Номын ертөнцийн нэвтрүүлгийг шимтэн үзэж байгаа эрхэм үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Номын ертөнцийн нэвтрүүлэг маань Оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Номын ертөнцийн нэвтрүүлгийн энэ удаагийн зочин бол сэтгэл судлаач Наранбаатар. Тэгэхээр сүүлийн үед бичсэн номууд нь бас олонний дунд баггүй дүүлэн шуугааныг дагуулж мөн уншигчдын сонирхлыг татаад байгаа. Тийм ч учраас энэ удаагийн дугаарын зочнороо бид Наранбаатарыг урьж оролцуулж байна. За мэдээ ширэг энэ 7 хоногт нээлттэй хийсэн болон шинээр мэндэлсэн шинэ номын мэдээлэлээ номын ертөнцийн нэвтрүүлгээс хүлээн аваарай. Ингээд нэвтрүүлгийг эхлүүлье. Нэвтрүүлэг маань Majestic номын дэлгүүрээс хүрч байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 2015 оны зуны шинэ загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Өнгөрсөн 7 хоногт энэ номын ихтлгөөрт Google 80 хэмээх номын нээлт болж өндөрлөлөө. Энэ ном нь Монгол улсынхаа төлөө үйл амьдралаа зориулж, гавьяад үйлсийг бүтээж, түүхэнд нэрээ тодоор үлдээсэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны талаар түүхийн их сурвалж, архивын баримт материал, домог хууч ярианд тулгуурлан, уран зохиолын хэлбэрээр бичсэн түүхэн өгүүлбэрүүдийн эмхтгэл юм. Зохиогч эдгээр өгүүлбэрүүдтэй болж өнгөрсөн түүхэн үйл явдлыг хувь хүний үйл ажиллагаа, тухайн цаг үеийн гадаад болон дотоод улс төр нийгмийн байдалтай уялдуулан гаргахыг хичээжээ. Мөн түүхийн сурвалж бичгүүдэд өөр бичигдэж үлдсэн зарим нэг үйл явдлын талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичсэн байна. Түүхийн мэрэгжилтэй хүмүүс шүү дээ. Гэхдээ би энэ түүх гэдэг шинжлэх ухааныг бүр харвагаасаа их сонирхож өөрийнхөө л одоо бололцоогоор хэр хэмжээнийхээр түүхийн холбогдолтой ном судар Эрдэнэт мэрэгдийн бичсэн зохиолуудыг уншиж ингэж мэдлэг олж авахыг хичээж байсан. Тэгэл ер нь одоо багасаа ахуулаад өдийг хүртэл уншиж мэдсэн хураасан мэдлэг тэгээд багасаа материал цуглуулсан тэрэндээ тулгуурлаад энэ түүхэн өгүүлбэрүүдийг ном болгож гаргаж байгаамаа. Монголынхаа түүхийг сонирхдаг хэн боловч ялангуяа хөөхөц залуучууд Монголын түүхэндээ тодорхой гавьяа байгуулсан, тодорхой юм хийж бүтээсэн одоо миний номонд орсон хүмүүсийн тухай тодорхой мэдлэг аваасай л гэсэн тийм зорилго тавьсан юм. Зохиогч мөн энэ номондоо эх орон Хятадын гамин зэрэг Оросын цагаантны харгас түргэмлэгчдээс чөлөөлөх тэмцэлд ам бие харилгүй тэмцэж гавьяа байгуулж явсан бөгөөд ардын хувьсгалын анхны жилүүдэд төрд алба хашиж хувьсгалын ололт амжилтыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж явсан боловч жинхэнэ ноён байсан гэдэг шалтгаанаар байгуулсан гавьяага үнэлүүлэхгүйгээр үл барам ажил албанаасаа халагдаж намаасаа хөөгдөж явсан бишрэлтгүн сундун талаар сонирхолтой баримтыг оруулсан байна. Энэхүү ном нь Монгол улсынхаа агуу их түүхийг судалж мэдхийг хүссэн хэн бүхний мэдлэгийн санд нэмэр болох үз бүтээл болж байгаа хэмээн олон хүмүүс хамсаа тайлаа. Оюун ухааны ресторанаас 7 нуулган шинэ номын мэдээллийг хүргэдэг боломжтой. Тэгэхээр энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний танилцуулж байгаа ном бол Болор Сэдэр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан эртний сургаалын зохиолуудыг бас эмхтгэн нэгэн дэвтэр болгон та бүхний гар дээр өргөн барьж байна. За энд ямар одоо сургаалууд багтаж байна вэ гэхээр оюун дэлгүүр, за цагийн жамыг төхнүүлэх цаасан шувуу хэмээх сургаал, орчлонгийн сав шимийн дуул, нэгэн өгсийн эрдэм хэмээх сургаал, за авахын дөрвөн өртшүүлэг, мөн молом тайм ихтэй тус хүргэсэн нэрт судар оршуу гэсэн судруудыг бас эмхтгэн энгийн ойлгомжтой хэллэгээр та бүхэндээс эдгээр одоо сургаалын зохиолуудыг өргөн барьж байна. Тэгэхээр эсний сургаал зохиолтой танилцахыг хүсдэг хэрэг үзэгчид маань энэ номтой танилцаарай. Магадгүй айл гэрээ номын санд байвал цохилтой номын нэг юм болоо. Энэ ном Majestic номын дэлгүүр шинээрсэн байна. За танилцуулж байгаа дараагийн ном бол Алс газар сурахаар одогсод гэсэн ном байна. Тэгэхээр сүүлийн үе залуучууд өмнө Алс газар суралцах ирмэлзэлтэй залуучууд маш их болсон. Тэгэхээр Ахмад үеийнхэн маань Алс газар хэрхэн суралцаж ямар мэдлэг мэдээллийг хүртлэн эх орондоо иргэн ирж байсан тухай сонирхолтой мэдээлэл бүхий энэ номыг Монгол улс за мөн бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн зориулан эрхлэн гаргасан байна. 1926 онд Франц Герман улсад суралцахаар одсон залуучуудын тухай өгүүлж байгаа ийм ном юм. За энэ ном нийт 3 дэвтэр болохоор зорьсон байна. За тэгээд өрөндөө сурсан эдгээр одоо хүмүүсийн Монгол улсад оруулсан хувь нэмэр
үйл сул мөр нь одоо хизээж балархгүйг за номын зохиогч болд энэхүү номоор бас тод том руу харуулах хичээсэн байна. Энэ номтоос үзэгчдийн танилцааг урьж байна. За мөн алс газар сурахаар зэхэж байгаа залуус дүүнер манаас энэхүү номтой танилцаж эх орныхоо өмнө ямар үүрэг хүлээж эргэж ирээд эх орондоо ямар зүйлсийг бүтээн төрөх вэ гэдэгт бас тодорхой хэмжээний ойлголтыг авахулаа гэж бодож байна. Энэ ном Majestic номын дэлгүүршин ирсэн байна. Танилцуулж байгаа дараагийн бүтээл за мэргэжлийн чиг хандлах ном байна. Ялангуяа хууль эрх зүйн чиглэлээр бас мэдлэг мэдээлэл дэлхийг хүсэж байгаа эрхэм үзэгчид маань энэ чиглэлийн бас эрдэмтэд судлаачид манаас анхаарлаа хандуулаарай. Энэ ном бол Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги гэсэн ийм ном байна. За номын зохиогчд нь Герман улсын иргэн за доктор профессор Эрик Андрес Хелгендроф за мөн Европын эрх зүйн магистр докторант Дэсцэвийн чанцал дурдламнаар хамтран бичсэн ийм ном байна. Ялангуяа Европын болон Германы эрх зүйн талаарх бас ойлголтоо тэлж энэ чиглэлээр бас мэргэшиг хүсэж байгаа. Бас энэ чиглэлээр мэдээлэл олж авах хүсэж байгаа үзэгчид манаас энэ номтой танилцаарай. Энэ ном үзэгч таны гадаар очиж байна. Тэгэхээр Мос өдөр хэвлэн газраас хүүхэд залуучуудад зориулсан бас баатарлаг туйлсыг одоо орчуулан хүргэж байна. За Жорж Мартин буюу номын зохиогчийг баатарлаг туйлсын хаан хэмээн өргөмжилдэг байна. Энэ танилцуулж байгаа энэ ном бол Элдний шуурга буюу 2 дугаар хэсэг байгаа. За нийт энэ зохиол маань 8 дэвтрээс бүрдэх ийм зохиол юм байна. За номын зохиогчийн тухай мэдээлэл хүргэхэд тэрээр хаан ширээний тоглоом 1991 онд бичиж за 96 онд хэвлүүлсэн бөгөөд гарсан дээрээ уншигч олон төдийгүй мэргэжилтнүүдэд өндөр үнэлэгдэн олон шагналыг авсан байна. За гал мөсний дуун хэмээх энэхүү цуврал нь нийт одоо 8 дэвтэр одоо бичигдэх төлөвлөгөөтэй бөгөөд өдгөө тэрээр 6 дугаар дэвтэр дээр ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр зохиолчтойгоо зэрэгцээд бас зохиол бүтээлийн унших ийм сайхан боломжийг одоо Мос өдөр хэвлэн газрын маань олгож байна. Тэгэхээр яг одоо бичигдэж байгаа зохиолын бас 3 дугаар дэвтэр та бүхний гар дээр хүрч байна. Энэ номтойгоо танилцаад бас дараагийн дэвтрүүдийг бас шимтэн унших хүсэл төрнө байх гэдэгт итгэлтэй байна. Энэ ном Majestic номын дэлгүүрийн 7 дахь худалдаанд ирсэн байна. За ингээд улсын дэлгүүрийн 6 дахь Majestic номын дэлгүүрээс 7 дахь худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг авч идгээр номноос сонголт хийхийг хүсэж байвал та бүхэн оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрийг зарж ирээрэй. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Номын ертөнц нэвтрүүлгийн элит номын сан болоо эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин сэтгэлийн өнгө, сэтгэл зүйн төвийн тэргүүн, за сэтгэл судлалын ухааны доктор Наранбаатарыг урьж оролцуулж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхнээс энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчид хараад бас гахчих. Яасан залуухан доктор вэ гэх. Тэгээс өөрийнхөө тухай мэдээллийг бас үзэгчдэд танилцуулаач. Ямар одоо сэдвэр докторийн зэрэг, магистрийн зэрэг хамгаалав, хаана суралцав гэх мэтлээ. Тэр сэтгэл зүйн салбарт бол хүмүүс намайг залуу хүн биш гэдгийг бол бүгдөө мэдж байгаа. За би сэтгэл зүйн салбарт өнөөдөр Монголд ирээд 4 жил ажиллаж байна. 4 жилийн хугацаанд манайх 4800 хүнтэй ганцаарчилж зөвлөгөө өгсөн. Маш олон байгууллагуудад лекц өгч олон залуучуудыг бас ярих арга техникийн тал дээр зааж ирсэн учраас бас тодорхой хэмжээнд танигдсан юм байгаа. Яг хөө зүгээр харах нүүр царайны хувьд бол хүмүүс залуу гэж бодож иж магадгүй. За тэгэхээр миний би Америкийн нэгдсэн улсын Өмнөд Калифорний дээд сургуульд гэр бүл сэтгэл судлалын ухааны доктороор зэрэг хамгаалаад 2012 онд Монголд ирсэн байгаа. Тэгээ үүнээс хойш өнөөдөр хүртэл манай гэр бүл Монголын гэр бүл сэтгэл судлалын салбарт тодорхой хэмжээний одоо нөлөөллийг үзүүлэхийн төлөө хичээнгүйл ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр гэр бүл хийгээд ганц бие хүмүүст зөвлөгөө өгдөг ийм сэтгэл зүйн төв байгаа. Хүний сэтгэл зүйн онцлогийг бас таньж мэдсэний үндсэн дээр зөвлөгөө өгдөг баг. Сүүлийн залуучуудаас ямар чиглэлээр хандж байна одоо танаа төвд?
За баярлалаа. Тэгэхээр сэтгэл зүйн шинжилгээ ухааныг дэлхийд дахина хизээч онол гэж үзэж байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн шинжилгээ ухаан гэдэг маань өнгөрсөн 100-д амьдарч ирсэн олон сая хүмүүсийн бодит амьдрал дээрээс гарч ирсэн тэр туршлагыг тухайн хүний зам байдал одоо манай характер тийм ээ темпераментэд тохируулан өгж байгаа тэр зөвлөмж. Тэрнээс биш энэ бол хин нэгэн хүний таамаг төдий зүйл бол биш учраас энэ маш их үнцэнтэй тэр зүйл. Өнөөдрийн манай залуучуудын ирж байгаа хамгийн их өндөр шалтгаан бол гэр бүлийн харилцаа. Өөртөө бас итгэлгүй байдал, дээрээс нь сэтгэл готрал гэдэг ер нь дэлхийд дахина байдаг бүхэл сэдвүүд бол байдаг. Хүмүүс боддог сэтгэл судлалын шинжилгээ ухаан бол барууны юм а гэж. Би хэлэхэд дуртай л та. Монгол эсвэл Аз болохоор зүрхтгэлгүй, Европ болохоор зүрхтгэлтэй болчихоогүй үлээгүй. Бидний зүрх зохилж байгаа тэр мөчтөл бид нэр юм мэдэрчил байгаа бол бид нарт тэр сэтгэл судлалын шинжилгээ ухаан гэдэг зүйл хэрэгтэй. Тэр өнөөдөр хүмүүсийн ирж байгаа сэдвүүд анх бодохдоо заавал асуулттай хүмүүс ирдэг гэж боддог. Өнөөдөр манай үйлчлүүлэгч донд ийм хүмүүс бий. Ямар хүмүүс вэ гэхээр нэг найзаагаа нэг сайхан муулчих гэсэн юм аа. Өөр хүнд муулахаар явсараа нөгөө хүнд сонсогдчих гээд байх юм аа. Яа ингэ дотор байгаа юм аа гарах гэсэн юм аа гэсэн хүмүүс өнөөдөр их ирдэг болсон. Энэ заалан дээрээ нэг 2 цагийн хугацаанд яг өөрөө хороо байх. Хин нэгэнд таалагдах биш. Хин нэг намайг юугаа бодчих бол биш. Миний дотор юу байна гэдгийг бүгдийг гаргах маш гоё сайхан тэр цаг учраас өнөөдөр та боддоо 5 сарын 21 хүртэл манай сэтгэл зүйн төв дээр цаг дууссан байх жишээ. Наранбаатар гэж залууг бас манай уншигчид илүү сонирхоод эхэлсэн болоо гэж миний хувьд ажигласан байгаа. Тэгээд тийм ч учраас таныг урьж оролцуулж байгаа. Дээрээс нь энэ хоёр номын борлуулалт ч гэсэн сүлээд нэлээд сайн байх шиг байна. За баярлалаа. 2012 онд сайн нөхөр аа болох алхмууд гэдэг номыг бичиж гаргасан байдаг. Тухайн жил манай гэр бүл Монголд ирээд ер нь суурин амьдралтай амьдрахаар шийдсэн. Тэгээ нэг удаа бүхэн өргөнөөс 11-р хорлол руу такси зогсоосон. Тэгээ таксинд нэг залуу 1-р ангийн охинтойгоо ярьж байгаа юм л да. Тэгээд маш их зүй зохисгүй үгсээр харьцаж байгаа. Дээрээс нь ангийнхан багш нь зүй зохисгүйгээр хэлж ирсэн. Тэгээ энийг харахтаа яг зүрх сэтгэл дотор маш хэцүү байсан. Өөрөөр хэлэх юм бол би итгэдэг өнөөдөр хүн төрөлхтний хамгийн үнцэнтэй тэр зүйл бол гэр бүл. Өнөөдөр би хэдий сайн ажиллаж байгаа гэсэн миний бие өвдөх эсвэл энэ хорвоогоос явах тэр мөчөд одоо миний ажлын байрыг хэн нэгэн хүн амархан оруулчихна. Миний найз нөхөд дундах миний орон зайг хэн нэгэн хүн амархан оруулчихна. Гэхдээ миний хүүхдийн эсвэл миний эхтрийн зүрх сэтгэлд байгаа тэр орон зайг хэн ч хизээч оруулж чадахгүй юм байна гэдгийг би тэр үед ойлгож ирсэн учраас нийт одоо ирчүүддээ зориулсан сэтгэл зүйн ном гаргая. Тэд нарт бас ингээд арга барилаас нь зааж өгөх зүйл хэрэгтэй юм байна гэсэн зүйлсийг би таньж олж харсан. Тийм учраас их сонирхолтой зүйл юу байсан бэ гэхээр энэ номыг ихвчлэн эмэгтэйчүүд худалдаж авч ирсэн бид нар хардаг. Тэгээд дараа нь тэгээд их сонир тохиолдлыг бид таньж харж ирсэн. Таны номыг уншаад амиа хорлохоо болиод ирлээ гэж цэцэгтэй ирсэн тохиолдол байдаг. Надад захиануудаа хадгалаастай байна. Олон гэр бүлүүд салгаж байгаа таны номыг уншаад эхнэрээ нөхрөө уучлахаар шийдлээ гэсэн үе байд. Дараач нь болохоор 365 өдөр тэр чигтээ аз жаргал ном гэдэг ном маань 2014 оны 11 сарын 23-ны өдөр мэндэлсэн ийм ном байдаг. За энэ хүн номыг бичгэд бол манай эхнэр битээр хамтдаа бичээлсэн ийм сайхан ном. Эхнэр минь энэ номыг редактор хийхдээ бүтэн жилийн хугацаанд редактор хийсэн. Унших болгондоо би дахиад шинэ хүн болж байгаа шиг байна гэж миний эхнэр өөрөө тгийж хэлж гаргаж ирсэн. Их сонирхолтой бас нэг баримт юу гэхээр энэ хоёр номны нүрийг та их харж байгаа байх. Энэ номны нүрийг та өмнө хаанаас харж байгааг би итгэлтэй. Яг тэгвэл миний эхнэр өөрөө зурж манай эхнэр компьютерийн мэргэжилтэй юм л дээ. Тэгээ өөрөө зурж одоо тэр имижийг гаргаж ирсэн. Тэгэхээр cover-ыг маань бэлдсэн гэсэн. Тэгэхээр 365 өдөр тэр чигт ааж байгаа ном маш их гоё түүхтэй. Тэгээд дараа нь хэвлэгдсэний дараа олон зуун нулимс асгам сайхан түүхийг авчирсан. Ийм сайхан ном болж чадсан. Хараалаа л да. Танаа сэтгэлдлүүд ах шиг байна. Мод энэ номыг уншсан хүний сэтгэл гэсэн юм байна. Тэнцээ байгаа. За эхнээс нэрээ.
эхнэрийнхээ оршуулган дээр нэгэн залуу гарч ирээд өнөөдөр миний хувьд бол аж аргалтай өдрөө гэж хэлсэн. Тэнд байсан бүх хүмүүсийн царай хувьс гэсэн. Минийх ч хэцүү байсан. Нөгөө залуу үргэлжлүүлэхдээ эхнэр минь хөхний хорд авдраа олон жил өвдсөн. Гэхдээ одоо илүү аж аргалтай газар байгаад би итгэж байна гэж хэлсэн. Тэрийг сонсоход надад их сонирн байсан. Тэгээ дараа нь би өөрөө бөөрийн гломеруронефрит гэдэг онцтой. Бөөр минь байнга өвддөг. Эмнэлэгт ойр орхон хэвтэнэ. Жилдээ ойр орхон эмнэлэгт хэвтээд байхаар хүн ер нь яагаад амьд байгаа юм бол тоо. Эсвэл би ямар муу юм ийсэн болоо би өвдөд байгаа юм бол тоо гэсэн сэтгэл зүйн хувьд бол ийм мэдрэмж хүнд ирдэм байна. Тэгээд амин орлогот ларч бодчихлоо. Олон удаа амьд хэвтээ. Тэгээ нэг удаа хэвтээд байжсэн чинь эргээ харсан чинь бөөрийн одоо диализын аппаратанд орцсон, амьсгалын аппарат залгуулсан залууг харсан. Тэр үедээ би ойлгосон л доо. Ядаж би чөлөөтэй амьсгалж байгаа юм байна шүү дээ гэж. Тэгээд дараа нь эмнэлгээс гараад явж байтал манай нэг үйлчлэгч нөхөр минь Эрдэнэтэд ингээд аваарт орд нэг хөлөө тайруулчлаа. Та ирээд нэг урам өгөөч гэд. Хүмүүс намайг мэддэг, би хүмүүсийг ятгадаг. Би хүмүүст урам өгөхийг хичээдэг. Тэгээ очсон. 5 цагийн хугацаанд би замын турш бодсон. Би хаанаас юунаас яаж эхэлж ярих ёстой вэ гэж. Энд зөндөө олон зүйл төлөвлөсөн хэдийсэн яг өрөөнд нь ороод хийх хөх олдоогүй. Залуу хүн хөлөө тайруулсан байхыг хараад. Зүгээр гарнаас нь атгаад 2 минут л суусан баг. Тэгээ нөгөө залуу босч ирээд биш орноос миний гарыг атгаад зүгээрээ энэ том аваар ослоос амьд гарсандаа би ямар таажсан баяртай байна. Эхнэр хөвгөд хижээхэн төлөө хичээнгүүл ажилланаа гэшээс. Энийг сонсоод миний дотор нэг зүйл орж ирсэн. 365 өдөр тэр чигтээ сайн өдөр биш байж болно. Гэхдээ амьдрал бидэнд юу заадаг вэ гэхээр талархууштай зүйлстэй бид нэр төвлөрөх үед бидний амьдрал байгаа сайхан зүйлсийг харуулдаг. Биднэрт байхгүй байгаа зүйл дээр төвлөрөх үед амьдрал надад ямар хүнд хэцүү асуудал байгаа вэ гэдгийг сануулж өгд юм байна. Энэ талаар бичээгээд энэ ном нийтдээ 21 сэдвтэй 21 тус бүртээ өөр амьдралын сэдвийг хүндсэн. Олон сайхан тохиолдол 11 сараас хойш ирлээ. Ингэж амьдралаа өөрчлөлөө баярлаа гэсэн тохиолдол зөндөө байсан. Энэ болгоныг харахад номыг би хийж бизнес болгож харж байгаагүй. Зүгээр л хийж байгаа юм маань хүний амьдралд хүрж байгаа юм байна гэдгийг харахтаа баярлалдаг. Өнөөдрийг хүртэл олон зуун загтал энэ номноос ирсэн. Яг тэгвэл энэ ном би хизээч хүн номыг уншаад энэ инк-тиг гэсэн зүйлийг бол биш. Энэ номыг уншиж байгаа хүн зүгээр л ингээд хин нэгэнтэй харилцсан ярьж байгаа мэдрэмжийг авна. Би зүгээр ярьж байгаа маягаар битсэн. Нөгөө талаасаа би уншиж байгаа нэг ятгах маягаар битсэн. Битээ буужиг бүх зүйл сайхан болно гэдэг. Өчтөрлөхэд дээд айл маань нөхөр нь согтуу ирээд зодолдоод хүүхэд уйлж ийн. Архинаас болоод олон хүүхдүүд харах эсгүй зүйлсийг харж, сонсох эсгүй зүйлсийг сонсож нүдэн нулимсаар төрж ийн. Зургт телевизээр гарахтаа арх пивийг уугаад аж аргалтай хүмүүсийг харуулж ийн. Гэхдээ хаалганы цаана олон жил босгосон амьдралыг арх яаж үгүй хийж байгааг харахгүй байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногт их сайхан зүйл болсон л доо. Манайх Монгол улсад хамгийн анх удаага 7 хоног тутмын сэтгэл зүйн лекцийг амьд хөгжмийн хамт хүргэж байгаа. Тэгэхээр энэ хамгийн анхных нь өнгөрсөн хагас өдөр болсон. Хагас өдрийн гол сэдэв бол бид нар юу хийсэн бэ гэхээр тэнцээ амьдралын хүнд хэцүү асуудлуудыг даван туулах гэсэн сэдвээр нийтдээ 110 хүн зөвхөн би фэйсбүүк дээр л зардаг шүү. 110 хүн ирсэн. Тэр хүн болгон зүрстгэлэн ассан, дүрлэлсэн бүр энэ асуудлуудыг яаж даван гарах вэ гэсэн зүйлээ би мэдэхгүй байсан бол өнөөдөр олж авлаа гэд. Тэгээ манай эхнэр ингээд нөгөө Мами централ дээр явж байгаад уншсан гэнэдсэн чинь хагас өдрийн энэ Наранбаатар гэдэг үний лекцэнд суугаад нөхөртөөгөө салах шийдвэрээ нэгт өдөр өгөх байсан бол бид хоёр эвлэг шийдвэр гаргаад хамтдаа байна гэд зураг оруулсан. Эмхтийн зургийг надад харуулсан. Тэр 110 хүнээс магадгүй 109 нь сэтгэл ханамжтай гарснаа би олж харсан. Тэгэхээр өнөөдөр бидний нийгэмж яг юу хэрэгтэй вэ гэхээр би итгэдэг. Өнөөдөр монголоор дүүрэн бие биенээ шүүмжилж байгаа, доромжилж байгаа зүйл. Яагаад бид нэр заримдаа бие биендээ хайрын сайхан үгс, урмын үгсийг хэлж болохгүй гэж. Би хэнийг сайхан үг хэллээ гэд надаас яг юуг авчна гэж. Сайхан үг хэлэх хэрэгтэй гэж би итгэдэг. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө номин дээр ойчлоо зогсож байлаа. Хотлогч хүүхэн бараа бүтээгдэхүүнүүд ийшсэн шийдэлж байна.
За би асуудлын нэг хэсэг биш, шийдлийн нэг хэсэг бай гэж бодоод зүгээрээ бүх зүйл сайхан болно л гэж хэлсэн. Миний очир болох үед. Нөгөө эмэгтэй нөлөөс том нөлөөс орсон. Тэгээ цааш нь ихтэй их нөхөр уугаа өвчтэй, хүү өвчтэй учраас ажил дээр би төвлөрч чадахгүй байна, намайг уучлаарай гэсэн. Энэ үгийг сонсоод миний хойно ойчулж ирсэн. Тэр эмэгтэйг үзэн ядж ирсэн харц. Бүгд тэр эмэгтэйг хайрлсан. Хаанаас юм мэдгүй нэг эмэгтэй би амин зайг эмэгтэй ажилт юм аа. Орой тараад үрээд ирээрээ би хүүхч өнгөө үзье яг нэрээ уцаа гэж. Тэгээ би тэнцээс олж харсан. Нэгэн ээлдэг үг тэр уур амьсгалыг 100% өөрчилж чадсан. Яг үүнээс сэтгэхэд би 7 хоног тутам ядаж хагасан өдөр хүн амьд хөгжим сонсоод гой сайхан лег сонсоод 7 хоногт нэг удаа стрессээ тайлаад өөрөө зөв сайхан хүмүүжлэлтэй хүүхдүүдэд зөв сайхан хүмүүжүүлдэг Монгол минь сайхан болоосоо л гэж хийж байгаа. Яг өнөөдөр би энэчээс ашиг олдоггүй. Та бодтоо бид энэ чинь хамтлагт төлбөр өгнө, түрээсийн төлбөр өгнө, хөдөлж байгаа хүн төлбөр өгнө. Гэхдээ би хүмүүсээс пледэн та бодтоо оюутан 5,000 төгрөг. Том хүн 8,000 төгрөг. Хоолнд орхоос хямд үнийг бид энэ санал болгож байгаа. Өнөөдөр манайхаас дандаа хасахтай байгаа. Гэхдээ би номноос олсон ашигаараа тэр зүйлсүүдийг одоо тийм нөхөд баланслаа явуулж байгаа. 11-р хурлын хойтолд Ампер хаус гэх хүмүүс мэдэх бах. Тэрүүний 6 давхарт орой болгон хагасаа өдөр бүрийн орой 6 цагт. Миний хувьд бол сургалтыг аль болохоор одоо хөгжөөнтэй хүмүүсийг инээлгсэн халуун доллар амьсгалд байлгахыг хичээдэг. Бид нэр сургалтын өмнө 1970-аас 2010 оны хит дуунуудыг амьд хөгжмийн хамт дуулдаг. Сургалтын дараа бас амьд хөгжмийн хамт 70-аас 80-90 оны хит дуунуудыг дуулаад тэгээд сургалт маань дуусдаг бол байгаа. Тухайн үед нь бас Амар өргөө гэдэг компани өөрийнхөө бүх номнуудыг аваачаад тэгээд тэр номнуудыг 30% хөнгөлөлтөд бас авах боломжтой байдаг. Энэ номон дээр ч гэсэн энэ хоёр ном аль нь л зүгээр л Монгол гэр бүлүүдийг аз жаргалтай авч явахын төлөө гэсэн гол ерөнхий санаа л явж байгаа. Чиний төлөө гаргууд эхнэр хөтөл мэдээ үзэж байгаа солонгос кино үзэж байгаа таслаад үздэг гэж. Дараа нь Эрдэнэ сайд бас хэлж ирсэн юм байна. Ингээд би таны лекцэн суух дуртай, сонсох дуртай, би гоё сайхан зүйл сонсох дуртай гэж хэлж ирсэн. Сэтгэлийн өнгө гэж байна. Сэтгэл ямар өнгөтэй юм бол таны бодлоор? За баярлалаа. Манай эхнэр сэтгэлийн өнгө гэдэг энэ нэрийг өгч ирсэн. Бид тээр ярилцаад сэтгэл жилийн 4 үйлрлийн өнгөтэй гэж бид тээр ярьдаг байхгүй юу? Яг нь Луис Хей гэдэг алдартай зохиолч хүний бичсэн номон дээр байдаг. Хүний амьдрал, хүний зүрх сэтгэл 4 өнгөтэй. Өөрөөр хэлэх юм бол заримдаа амьдралд хизээч давж гарахгүй юм шиг хүнд үе ирдэг. Бидний төсөөлөөгүй асуудал буюу би эсвэл миний хайртай дотны хүмүүс хүнд өвчин тусах. Эсвэл нас барах. Эсвэл санхүүгийн асуудал, эсвэл ажлаас халагдах. Ямар ч асуудал ирж болно. Магадгүй харилцааны эхнэр нөхөр хоёр битүүрийн хийрүүл хизээч дуусахгүй ингээл гэр бүл саллаа. Яг л өвлийн үйлэр шиг. Засаар шуураад эцэс төсөл нь хизээч байхгүй юм шиг тэр их цасан шуурга гэтэл хавруулдаг. Дараа нь зум болдог. Дараа нь намар болж хүнд хэцүү зүйлсүүдийг даван гарсан тэр ургацаа ороогаад амьдрал сайхан болдог. Энэ их гоё. Би манай эхнэр надад би бас ярих дуртай тэр үхээр Соломон хаан дэлхийд дээрх хамгийн ухаантай хаан байсан. Бүгжин дээр бүх зүйлс төр зурах гэсэн тийм ээ. Тэгээд цааш нь өргөжлүүлдэг түүх байдаг. Нэг удаа ингээ харсан чинь бухимдалтай байгаа харсан чинь бүх зүйлийнх төр зурх гэдгийг хараад дургуун нүрээд авч хитэх гэж завддаг. Ингээ харсан чинь нар гэлбах тэр мөчөд дотор одооны асуудал гэсэн төр зурх гэсэн бичиг байдаг тийм ээ. Тэгэхээр би заримдаа тийм бичиг авахгүйсэн бүгжлүүг хардаг. Гэрэлтлүүг хараад энэ бол амлалт. Гэрлэлт гэдэг бол шийдвэр бол биш. Гэрлэлт гэдэг бол мэдрэмж биш. Гэрлэлт гэдэг бол шийдвэр. Энэ ч байх ёстой. Нөгөө талаараас бүх зүйл төр зурах шүү, асуудал төр зурах шүү гэж би санах дуртай. Хоёр ном маань мэдээж хэрэг тодорхой хэмжээнд амжилтыг авчирсан байна. Тэгэхээр дараагийн номоо бас бичих тийм төлөвлөгөө аль хэдийн тархинд эргэлдээд эхэлсэн болов гэж үзэж байна. Тийм, баярлалаа танд. Тэгэхээр сайн нөхөр аав алхмууд бол 2011 оноос хойш бичигдээд 12 онд гарсан. 365 өдөр тэр чигтээ аз жаргал ном 2012 оноос хойш бичигдээд 14 оны сүүлээр буюу 2 жил болж иж гарсан юм.
Яг энэ хугацаанд ингээл өөрөө материалууд барьж аваад ингээл судлаад өөрөө бас сурах ёстой, мэдэх ёстой. Тэгээд анзаарсан зүйл бол хүүхдэд зориулсан сэтгэл зүйдээр суурилсан үлгэрийн ном хэрэгтэй байна да. Би өөрөө аав хүн, одоо миний 2 дахь хүүмийн төрөгч чинь. Тэгэхээр би хүүхдүүдэд ингээд үлгэр уншихтаа айцхан уншмаар байгаа байхгүй юу. Тинчээ хээлдэж ин ч байдаг юм уу, аалж ин, толгоог нь тасдаж ин ч байдаг юм уу. Ийм үг ингээд Монгол үлгэрүүд амар гэсэн. Яасан гэсэн чинь дандаа мангас гарч ирдэг. Тэгээ айж би уншихгүй гэдэг тийм билээ шүү дээ. Тэгэхээр тэрийг бас мэдчихэж байгаа. Тийм. Тэгээ би миний харж байгаа дэрж бол болохоор хүүхдийг багаас нь багаар ажилуулах. Одоо жишээлбэл би амжилт гаргаагүй ч гэсэн найзынхаа амжилтанд би нөлөөлөд тэр амжилтанд бит хоёрын хамтын амжилт болж байгаа гэдгийг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхэд байхаас л хин нэгэнтэй өрсөлддөг биш. Хүүхэд байхаас л өөртөө өрсөлддөг хүүхэд төлөвшөөс гэсэн үднээс ийм их номнууд бичиж байгаа. Миний амьдралын зорилго яг л тийм. Номнууд гэхэлэр нэлээд ном гарах нэ. Тэгээ ер нь бол одоо жишээлбэл урам үг гэдээ би ном гаргаж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд би интернетэд бичсэн хүнд урам үг тэр үгсээр ном гарч байгаа. Дээрээс нь үлгэрийн ном гарч байгаа. Ингээ 2 ном гарч байгаа. Бас сайн ихнэр, сайн ээж болох алхмаа тэгээ бас ном бичигдээд одоо энэтэй зэрэг бичигдсэн сайн нөхөртэй гэхдээ дуусаагүй байгаа. 3-4 номнууд ингээл хамтдаа явж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлс төр ажиллаж байгаа. Саяны яриаг үргэлжлүүлж хэлэхэд би ингэж бодоод тийм хүн хизээч босдоо өрсөлдөх ёсгүй, өөртөө өрсөлдөх ёстой. Наранбаатар гэдэг хүн өчигдрийн Наранбаатараас илүү сайн нэгэн болохын тулд амьдрах ёстой. Тэрнээс биш би өөрийгөө Брэд Питтэй зүрлээд ямар нэм сайхан залуу ямар над чиг байна гэж бодож болохгүй л гэсэн. Энд дээр бас нэг юм тогтцоо ойлголт ихгүй өөрчлөгдөж юм шиг санагдтыг. Өмнө нь дандаа л ийм чиглэлээр ч гэдэг юм орчуулгын номнууд л их төлхөө зарагддаг байлаа шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх, яаж одоо тэхүү яавал мөнгөтэй болох, яавал одоо өөрийгөө хөгжүүлэх гэж гэдэг юм. Тийм ном их зарагддаг байлаа. Энэ орон зайг бас ингээд нөхөд бас яг Монгол автортай номнууд гараад байгаа нь талархууштай юм. Тэгэхээр бас энэ салбартаа ялангуяа энэ чиглэлээр бас өшөө олон сайхан номнуудыг бичиж номын ертөнцид бас Монгол авторуудтай ийм ном төрөхөд нөлөөлж байгаад баяртай байна. Гаргасаар байгаарэ гэж хүсмээрээ. За тэгээ баярлалаа. Тэгээд бас гаргасан 2 номыг минь сонгоод тэгээ бас хүрэлцээрсэн та бүгдэд би маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ бас энэ бас нэг талаараа урам. Бас нөгөө талаас яг миний нөгөө интернет орчин дээр хүрээлэлтэй биш энэ одоо хийн гэж мэдгүй байгаа хүмүүс ч гэсэн бас энэ номыг авч уншаад амьдралаа өөрчлөөсэй. Өөрчлөлт гэдэг маань би заавал одоо ингээл том өөрчлөлт биш тийм ээ. Зүгээр ингээд таны хувьд амьдралаа улам илүү ажиглалтай болохын тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ? Тэрийг л өөрчлөх, улам илүү сайжруулах тийм зүйлээ хийгээсэй. Үнэхээр энэ ном бол ашиг хонжоо гэхээс илүүтэйгээр яхаанахгүй зүгээр гэр бүл байгаа хүн болгоны л зүрх сэтгэл хэрэгтэй тэр л ном. Магадгүй энэ тэнд харах юм бол сөхөд шат үзэрэй л гэж хэлээ. Өөртөө хэрэгтэй нэг өгүүлбэр нэг мөрөгчсөө олж үзэх болоо гэж бодож байна. Тэгээд Наранбаатартаа баярлалаа. Тэгээд эерэг дулаахан тэгээд дээрэс нь зөв чиг рүү хүмүүсийг чиглүүлж байгаа энэ ажлууднаас өндөр амжилтыг хүсье. Олон хүмүүсийн сэтгэл зүрхийг бас хөгжүүлж тэр эерэг зөв рүү чиглүүлээрэй гэж хүсэн яриа. За баярлалаа. Majestic номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Чагсаалтын арга дугаар байр, Болор Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан төрийн шагналт зохиолууд 9 дугаар байр. Зохиолч Ил Саран Туяа, Тавлан Гама. Чагсаалтын 8 дугаар байр, Болор Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хөх Судар. 7 дугаар байр, Монголын түүхийн эрт идүүг их 33 домогт хатад. 6 дугаар байр, Алтан Дэл Карнет. Чагсаалтын 5 дугаар байр, Үлзий төгс. Үзхийн хязгаар 4 дугаар байр, хүн өөрийгөө нэг хөв өөрчлөхөд амьдрал боломжоор төрнөм орсон байна. Чагсаалтын 3 дугаар байр, Дамбын төрөв, хаан төрийн нууц, хатан төрийн нууц. Чагсаалтын 2 дугаар байр, зохиолч Батэрэг Зүтмаа, очир хэрэгшээгч. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байранд Саран Туяа зохиолчийн Сархогтууны роман орсон байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмүрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе.
15 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton brand. Энэ би эрдэмгөө болоос нэг харин нэг өдрийг зүгээр өнгөрүүлбээс 2 харин энэ насанд өглөг буян гисүүлдвээс 3 харин гэж бас эртний сургаалын зохиолууд номд өгүүлсэн байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ хүрээд жаргаж байна. Нэвтрүүлгээс бас өөрт хэрэгтэй мэдээллийг та бүхэн олж авсан байх гэдэгт бид бүхэн итгэж байна. Эх 7 өдрийнхөө яг энэ цаг мөчид номын ертөнцид болсон. За шинэ номын мэдээлэлтэй болон сонирхолтой жижигтэй иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.